Сайн байцгаана уу? Цэцэрлэгийн багшийн боловсролт оролдооны багшийн туслах төвлөрөлд оролцож байгаа Гамбатарын Лавуучлан байна. Би 2015 онд Монголын үндэсний их сургуулийн эдийн засгийн бизнесийн салбар сургуулийг банкны менежмент мэргэжил эзэмшин төгссөн. 2019 онд Facebook цахим хуудасаар цэцэрлэгийн багшийн туслах бэлтгэх сургалт явагдах гэж байгаа мэдээллийг хараад бүртгүүлэн сургалтанд хамрагдаж багшийн туслах мэргэжил эзэмсэн бөгөөд 2022 онд орны сарын ирээдүйд цэцэрлэгээс анхны ажлын гараагаа эхлэж байсан. Мөн ондоо аймгийн тэргүүний 9-р цэцэрлэгт багшийн туслахаар ажиллаж одоо хүртэл ажиллаж байна. Шулган шугах хүүхдүүд багшаа гэж гүн ирээд тэрвэх халуун дулаан тэрвэрлэлт надад энэ мэргэжлээс сонгосондоо бахархах сэтгэлдлийг төрүүлдэг. Тиймээс өөрийгөө хөгжүүлэх, илүү их сурч боловсрох хүсэл мөрөөдлөөр Улаанбаатар Эрдэм их сургуулийн сургуулийн өмнөх боловсролын багшийн ангид хэлсэн суралцж байна. Энэ хичээлийн жилд бэлтгэл веб бүлгийн багшийн туслахаар ажиллаж байгаа бөгөөд багштайгаа хамтран бүлгийн менежментийг хэрэгжүүлэн хүүхдийн сурч хөгжих туршилтыг танин мэдгүй үйлийг дэмжиж шинжилэн судлах арга зүйг хэрэгжүүлэх зорилгоор байгаль нийгмийн орчны төвийг эцэг их асран хамгаалагчдынхаа дэмжлэгээр шинжилэн тохижууллаа. Шинжлэгдсэн хөтөлбөрийн хүрээнд жилийн ажлын төлөвлөгөөгөө боловсруулж, бүлгийн хүүхдүүдэд эрүүл мэндийн зөв дадал хэвшил олгож, үр дүнд тооцсон ажилласан. Бүлгийн хүүхдүүд өөрийн таних тэмдэгтэй эд зүйлс, ариун цэврийн цаасыг зөв хэрэглэх, хогийн савнд англан ялгаж хийх, хувцас дарааллын дагуу зөв өмсөх, тайлах, бутлаа өвдөх, тайлах зэрэг суралцгой 68% байсан бол одоогоор явцын үнэлгээ 82% болж 15%-аар агсан үзүүлэлттэй байна. Бэлтгэл бүлгийн хувьд эрүүл ах уй ариун цэврийн зөв дадал хэвшлийг олгон өөртөө үйлчлэх хөдөлмөрт сурган хүүхдийг чиглүүлэн дэмжиж хөгжүүлсээр байна. 2024 онд цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багийн гишүүн болж хүүхэд хамгааллын багаас сар бүрийн 10 өдөр сургалт үйл ажиллагааг зохион явуулдаг бөгөөд хүүхэд хамгаалалт дадлаг сургалтыг байгууллагын багш ажилчид 11 удаа, бүлгийн хүүхдүүдэд 6 удаагийн сургалт, хүүхэд хамгаалах хүндэт зочин эцэг их асран хамгаалагчдад 17 удаагийн сургалтыг явуулж мэдээлэл өгч нийт 10 бүлгийн 680 гаруй эцэг эхийг сургалтад амжилттай хамруулан ажиллалаа. Хүүхдүүдийг гэр бүлийн орчинд болон цэцэрлэгийн орчинд хүчирхийлэлт өртөх, гэмтэж бэртгэж сэргийлэх, байгалийн гамшигын үед авах арга хэмжээ, өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалах, мөн өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадамжуудыг эзэмшсэн. English Reading Teachers 2023 буюу Монгол Улсын 21 аймаг 330 сумын хэмжээнд 3 үе шаттай явагдсан цахим англи хэлний уншлагын уралдаанд амжилттай оролцож сертификат гаргалаа. Монгол улс Оросын холбооны улс Бүгд найрамдах Хятад ард улс Казахстан улсын хамтарсан Окарина хөгжмийн олон улсын наадамд байгууллага төлөөлөн бусад багш ажилчдын хамт амжилттай оролцсон. Монголын хараагүйчүүдийн холбооноос жил бүрийн цагаан таягтны өдөрт зориулсан зохион байгуулдаг үйл ажиллагааны нэг болох хараагүй хүмүүст зориулсан Брайль бичгийн сургалтад хамрагдаж сертификат гардан авлаа.